Once, mankind accepted a simple truth, that they were not alone in this universe. Some worlds man believed to be home to their gods. Others they knew to fear. Marvel Comics-ийн ертөнцид маш олон төрлийн хүчрэг оршихуунууд бий. Хамгийн дээд One Above All-аас эхлээд Beyonders, Celestials, Eternity, Infinity гээд Omnipotent космик оршихуунууд байх бол тэдгээрээс арай доод түвшинд гэж хэлж болох бурхад гэж бас бий. ертөнц бүр тэр дунд амьдрал оршин тогтнох гариг бүр өөрөөрийн гэсэн олон янзын бурхадтай. Тиймээс зөвхөн дэлхий дээр гэхэд л маш олон үндэстний тус тусын дахин шүтдэг бурхад гэж бий. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр Marvel ертөнцийн дэлхий дээрх бурхадын үүсэл түүхийн талаар тайлбарлацгаая. Мөн энэхүү бичлэгдэр дурддагдж буй түүх нь бодит домог бурхтаа санаа авсан Marvel Comics-ийн ертөнцийн зохиомжтой түүх гэдгийг ахин нэг сануулъя. Look TV-ийн movie marathon эхэлжээ. Дүрм нь маш амархан. Look TV-гээс 3,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй кино, эсвэл багц түрээслэх бүртээ оноо цуглуулна. Хамгийн өндөр оноотой эхний 100 үзэгч iPhone 17 Pro, iPad Pro, PlayStation VR зэрэг супер бэлгийн эзэн болох боломжтой. Та бүхэн кампайн цаг Unitel цагийн мань сайтаар орж, Look TV-д бүртгэлтэй дугаар, эсвэл имэйл хаягаараа нэвтрэн, дэлгэрэнгүй мэдээлэл болон өрийн цуглуулсан оноогоо харах боломжтой. За тэгэхэд киногоо үзэнгээ оноо цуглуулж, супер бэлгийн эзэн болоорой. Marvel ертөнцийн бурхад гэхээр хамгийн түрүүнд Asgard-ийн бурхад болох Thor, Odin, эртний Грекийн Zeus, Ares, эсвэл бүр Moon Knight-ийн Khonshu толгойд буудаг. Гэхдээ тэднээс ч өмнө илүү хүчтэй, бас сонирхолтой оршихуунууд байсан нь Elder Gods буюу эртний бурхад. Нэг үгээр бол дэлхий дээрх хамгийн анхны бурхад гэсэн үг. Ойролцоогоор 4 тэрбум жилийн өмнө One Above All дэлхийг бүтээж, харин үүнтэй зэрэгцэн дэлхийн Life Force дэмиурж бий болсон. Түүнийг өөрөөр бурхан бүтээгч гэж нэрлэдэг. Дэмиурж өөрийн энергиэр дэлхий дээрх амьдралыг мөн хамгийн анхны бурхад буюу Elder Gods-ыг бүтээсэн ба энэ нь ирээдүйн Marvel ертөнцийн түүх, ид шийдгээд бүхэл зүйлийнх нь үндсээр болсон. Эртний бурхтын хувьд одоогийн бидний мэддэг бурхан гэх ойлголттой адил хэн нэгэн тэднийг дахин шүтдэг байгаагүй. Харин дэлхийн хүч чадал энергийн биелэл нь байсан юм. Жишээлбэл Гая бурхан амьдрал, байгаль их дэлхийг, Гоштуур мэрэгэн ухаанбаа гэрэл гэгээг, Котон эмх замбраагүй харанхуйг, Сэд сүрлийг төлөөлдөг гэх мэт. Эртний бурхад эхэндээ эв найрамдалтайгаар дэлхий дээр аж төрж, бүтээгч болох дэмэрж тусалж, дэлхийг илүү сайхан гариг болоход нь тусалж байв. Гэвч Winterfell гэх хорон санаат оршуу гарч ирэн эртний бурхтын дунд хорон мөрөө суулгасан юм. Харин Winterfell гэх оршихуйн Mother of Horrors буюу айдсын их гэж нэрлэгдсэн бүхний бүтээгч One Above All-аас гадуур тусдаа бий болсон асар хүчрэг оршихуй болж таарсан юм. Энэ үйл явдлаас өмнө Оштуур бурхан, Сансар Окторгуй, Одор хэсгийг ихэд сонирхон түүнийг судлахаар аль хэдийн дэлхийг орхин явсан байв. Харин дэлхий дээр Mother of Horrors-ын суулгасан хорон мөрөнд ихэнх эртний бурхтын оюун санаа ялзарч, ингэснээр бурхтын дунд дайндагдсан түүхтэй. Энэ үеэр Сэд бурхан бусад бурхтаа идвэл илүү хүчрэг болох боломжтой гэдгийг ойлгож, дэлхий дээр хамгийн анхны аллаг, мөн каннибализмыг үйлснэгэн болсон. Сэдийн хийсэн үйлдэл түүнийг чөтгөр болгон хувиргаж, бусад бурхад ч мөн түүний хийсэн үйлдлийг дүүрэн бараг ихэнх бурхад чөтгөр болгон хувирсан юм. Их дэлхийн бурхан Гая Сансар Окторгуйг судлахаар явсан Оштуур дээр нэмээд 100 хэдэн бурхад л чөтгөр бололгүй үлдэж чадсан гэдэг. Тоо томшгүй аллаг, чөтгөр болон хувирсан бурхад эмх замраагүй байдал дэлхий дээр бий болж, их дэлхийн бурхан Гая өөрийн бүтээгчээс энэ бүхнийг зогсоох аврагчийг хүссэн нь Атом байлаа. Атом Гаягийн ууган хүү болон мэндэлсэн бөгөөд шинэ бурхтын хамгийн анхны төлөөлөл болсон. Түүний мэндэлсэн гол үүрэг чөтгөр болон хувирч ялзарсан эртний бурхтаас дэлхийг хамгаалах байв. Тэр маш хүчрэг байсан бөгөөд чөтгөр болсон бурхтыг устгаж тэдний энергийг өөртөө шингэн авч байсан юм. Атом түүнийхээ хэрээр улам хүчрэг болж мангас төрхтэй болон бурхан эдэгч дэмөг орж болон хувирсан. Тэрээр дэлхий дээр байсан бүх ялзарсан бурхтыг устгаж чадсан бөгөөд Сэд, Котон гэх бурхад өөрийн гэсэн орон зайг бүтээн зогтож амьд үлдэж чадсан. Харин Атом дэлхий дээр ирсэн зорилгоо биелүүлсний дараа тэнгэр өөд нисэн өөртөө шингэн авсан бүх энерги буцаан гаргаж дээш ниссээр наран дээр очсон гэдэг. Хожим наран дээр очсон Атом эртний Египтчүүдийн шүтдэг хамгийн хүчирхэг бурхтын хаан гэгддэг нарны бурхан Ра болсон түүхтэй. Түүнийг шинэ бурхтын хамгийн анхных гэдэгч эртний бурхтын цаг үед мэндэлсэн учраас эртний бурхтын нэгч гэж үзэх нь бий. Харин амьд үлдсэн эртний бурхад бидний мэдих хойч үеийн ертөнцид асар том нөлөөг үзүүлсэн. Тэд дэлхийгээс бий болсон орон зай буюу Inner Planes-ыг анх бүтээсэн бөгөөд дэмэг орж зугахын тулд Сэд, Serpent Sea, Котон өөрийн димэншнүүдийг бүтээсэн. Оштуур бүх зүйл дууссаны дараа дэлхий дээр иргэн ирсэн бөгөөд мөн адил өөрийн димэншн болох Astral Plane-ийг бүтээж харин Gaia Avalon-ыг бүтээсэн. Эдгээр нь дэлхийн хамгийн анхны 4 Inner Planes гэж явдаг бөгөөд хожим Marvel ертөнцид болж буй томоохон ивентүүдэд хүртэл маш чухал нөлөөтэй байсаар ирсэн.
Харин Сет өөрийн dimension руу явахдаа Serpent Crown, Chthon явхаас өмнө Darkhold, Ashtur Vishanti-г бүтээсэн. Darkhold-ийн өвд Chthon өөрийн хорон мөнөөлөгөө дэлхий дээр үлдээхээр бүтээсэн харанхуй ичидийн ном. Үүнийг бид Scarlet Witch ашигладгийг комик дээрч, Marvel Cinematic Universe дээрч харсан. Мөн тэрээр дэлхий дээр өмнө саманыг байлгахын тулд хүн чон, цус сорогч, зомби гэх мэт мангасуудыг бүтээсэн бөгөөд одоо хүртэл тэдгээр нь үр нөлөөгөө үзүүлсээр байгаа юм. Харин Ashtur өөрийн хүү хамгийн анхны дээд шийдтэн Agamotto болон Hogwarts нартай хамт Vishanti-г бүтээж дэлхий дээрх дээд шийдтэн чиглүүлж хүч чадлаар тэтгэх болсон. Book of Vishanti-г ч бас бид MCU дээр аль харсан билээ. Alright, book. Give me what I need. Эдгээр дөрвөн эртний бурхтаас гадна Utgard Loki гэх эртний бурхан амьд үлдсэн өөр дөрвөн бурхантай нийлэн өөрийн ертөнц болох Utgard-ыг бүтээн тэнд хүрэх хаалгын түлхүүрийг зөвхөн Gaia-д өгч өөрсдийг нь хизээч суллахгүй байхыг хүссэн гэдэг. Харин Utgard нь Asgard-ын сүрэл болон амьдралын тойрог Ragnarok cycle хамгийн чухал нөлөөтэйг дурдсан байдаг. Мөн Tivaz гэх эртний бурхан амьд үлдэж чадсан бөгөөд Demogorgon-с зүхтаж дэлхийг орхин аялалдаа гарсан гэдэг. Тэрээр Antlang гэх ертөнцөд хүрч чадсан ба хожим Asgard-чууд нас барсныхаа дараа сүнсэн биеийн Antlangд очдог болсон түүхтэй. Учир нь Tivaz Antlangд байх үеэр хөдөлгөөнгүй хэд удаан байснаас үлдчихсэн бөгөөд Норсын домогт хамгийн анхны амьтдын нэг гэгддэг Adamtla гэх өхөр хөлдсөн Tivaz-ыг олж долоосоор гисгэсэн гэдэг. Гэхдээ Gaia тэрхүү өхрийн дүр төвөрч мөсийг долоон Tivaz-ыг хайлуулсан гэх тамагч бас бий. Үүний дараа Tivaz бүрий гэх нэрийг зүүх болсон бөгөөд хамгийн анхны Asgard-ын бурхан болж Викингчүүд болон хойд Европын аваг аймагуудад шүтэгдэх болсон. Тэр бол Борын эцэг, Одины өвөө, Торын илэн зөвөө гэсэн үг. Сонирхолтой нь Тор өөрөө Один болон Gaia нарын дундаас төрсэн бурхан. Гэхдээ Одины эхнэр Frigga Торыг өөрийн хүүхэд мэд өсгсөн юм. Ер нь энэ альч домог лор дээр гардаг бурхтын дундах завхаарлыг өстой ойлгохгүй юм да. Ямар тач дэлхий дээрх бурхад энэхүү айлэр гоцоор эхэлсэн. Түүнээс хойш төрсэн бурхад Gaia, Ashtur, Adam нараас бий болсон гэж үздэг. Жишээ нь Анасагийн бичлэгдээр дурддагдсан хамгийн анхны Web of Life and Destiny-г бүтээсэн Аалзан бурхан Нийт, түүнийг чидгэн бурхан Шатранаар гэхэд л Gaia Ashtur нарын дундаас төрсэн бурхад. Эсвэл Египтийн бурхад гэхэд л Атом буюу нарны бурхан Рагаас салаалan бий болсон. Жишээ нь сарны бурхан Коншу гэхэд л нарны бурхан Рагийн хүү гэж явдаг. Мөн Грекийн бурхад ч бас бодит томогтойгоо адил Gaia-гаас үүсэлтэй. Gaia тэнгэрийн бурхан Уранус гэх хүү төрүүлсэн бөгөөд Gaia Уранус нарын дундаас Титанчууд төрсөн. Харин Титанчууд бидний сайн мэдэх Олимпийн бурхтын хамгийн чухал эхлэл болсон. Энэ мэтчлэн амьд үлдсэн 100 хэдэн эртний бурхан тэр дундаа Gaia-гийн үр удам дэлхийн өнцөг болон бүр тархаж хүмүүст дахин шүтгдсэн түүхтэй. Тэгвэл улс үндэстэн бүрийн бурхтыг тайлбарлахын тулд бид он цагийн дараалал түүхийг товчхон ойлгох нь зүйтэй. Өмнө хэлсэнчлэн эртний бурхад, шинэ үеийн бурхад шиг хүмүүс дунд дахин шүтэгддэггүй. Marvel-ийн түүхэнд дэлхийн хамгийн анхны соёл иргэншил Атлантисчууд байсан гэдэг. Гэхдээ Lemuria, Turia гэх мэт эртний соёл иргэншилч бас тухайн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ямар ч тач Олимпийн бурхад Титанчуудыг ялж Zeus ертөнцийн хязгаарыг тогтоохоор хоёр бүргэд илгээсэн бөгөөд тэдний уулзалтсан цэгийг орчлын ертөнцийн төв цэг хэмээн үзсэн. Тэрхүү төв цэгт Кроносын дараа Титанчуудыг удирдах байсан Атласт Тэнгэрийг нуруундаа өрөх мөнхийн шийтгэл оноосон гэдэг. Харин тэрхүү ертөнцийн төв барилж байсан газар нутагт Атлантисчууд үүссэн. Өөрөөр бол Isle of Axis буюу Тэнхлэг арал гэсэн үгнээс гаралтай нэршил. Атлантисийн эрен үеийг Pre-Cataclysmic Age буюу мөхлийн өмнөх эрен үе гэдэг. Энэ үед Атлантисчууд хооноо хотод гэх мэт бурхтаа шүтдэг байсан бол бусад дэлхийн хүмүүс ч мөн адил маш олон төрлийн бурхтыг шүтэж байсан. Үүний дараа Great Cataclysm буюу агуу их сүрэл болсон бөгөөд энэ үед маш олон үйл явдал давхцаж Lemuria, Atlantis гэх үндэстнүүд усан живд сүрсэн. Энэхүү явдлыг одоогоос 20,000 жилийн өмнө гэж үздэг бөгөөд Celestialууд, Deviants болон Eternals, Atlantis-ийн шидэдний зөвлөл, Олимпийн бурхан Poseidon гэд маш олон талаас нөлөөсөн. Гэхдээ сүрэлд хамгийн чухал нөлөөг үзүүлсэн нь мэдээж Celestialууд. Энэ үеэр Noah's Ark буюу Ноагийн хөлөг хүртэл бүтэж Icarus-ээр чиглүүлэн явж байсан гэдэг. Энэ их сүрлийн араас Hyperion's эхэлсэн бөгөөд аимшигтай сүрлийг амссан хүн төрлөختөн бурхтыг жинхэнэ зүр сэтгэлээсээ шүтэж бурхтын хэвтч хамгийн оргил үеийн эхэлсэн. Үүнийг нийтийн тооллын өмнөх 14,000-аас 9,500 онд гэж үздэг. Энэ үед эртний бурхтаас салаалсан олон үндэстний дахин шүтдэг өөрөөр бурхтууд төрхөөс гадна мутантууд төрж creature-д энэ хүмүүсийг хөгжүүлж бүтээж эхэлсэн. Гэвч үүний хажуугаар бурхад болон чөтгөрүүд хоорондоо маш их тэмцэлдэж мөн адил энэ нэрэн үе өөр нэгэн сүрлээр төгссөн. Харин Hyperion's дуусч түүний дараах үе эхэлсэн нь одоогийн бидний мэдэх ертөнцийн эхлэл.
Энэ үед бурхад пантеон буюу бүлэг бүлгээрээ өөрсдийг нь дахин шүтэх хүмүүсийг хайж эхэлсэн бөгөөд Олимпийн бурхад Грек, Атом буюу Рагаар өдөрдүүлсэн бурхад Египт, Аскарчууд Нордик орнууд гэх мэтээр тархан шүтэгдэх болсон. Эдгээр пантеонууд заримдаа хоорондоо дайтаж, тэмцэлдэж, заримдаа нэгдэж байсан ч хожим нь Council of Godheads буюу бурхтын зөвлөлийг бүтээж хоорондоо уулзалтанд дэлхийд тулгараад буй том аюулуудыг зөвлөлдөх болсон. Олон зуун өнгөрхийн хэрээр хүмүүс Христ, Ислам гэх мэт өөр шашин шүтлгүүдийг шүтэж эхэлснээр тэдгээр бурхад дэлхий дээр байх шаардлагагүй болж өөр өөрсдийн inner planes буюу ертөнцид амьдрах болсон гэдэг. Гэвч эдгээрээс Аскардын бурхад хүмүүстэй хамгийн ойр байж, араас нь Олимп, Египтийн бурхад гээд дэлхийг бүр мөсөн хаялгүй тодорхой хэмжээнд ойр байсаар байгаа юм. За ямар ч тач Marvel Comics-ийн ертөнцид дэх бурхадын үсэл түүх энэ үлээ. Одоогор мэдэгдээд буй 20 гаруй бурхадын пантеон буюу бүлгүүд Marvel ертөнцид байдаг бөгөөд бидний хамгийн сайн мэдэх нь сая дурдгдсан Аскард Олимпийн бурхад. Хэрвээ та бүхэн бусад бурхадын талаар мэдхийг хүсвэл бичлэгээ лайк дараад манай сувгийг subscribe хийгээд хүлээж аваарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.